Малчны гаралтай л хүнэлтэй тэгэхээр л нөгөө байнга л хөдөлж байдаг байсан болохоор ингээд суuna гэдэг чинь надад ерөөсөө би одоо гэртээ 1 минутад сууж чаддаггүй шүү дээ. Чадхаасаа чадахгүйгаа хүртэл хийж байх л тийм л сонирхолтой л хүнэлтэй. Нэг аймагч гэсэн үзүүлэх юмтай өөртөө ч гэсэн хийсэн юмтай ийм л болох санаатай чадахын төлөө зүтгэн л гэж бодож байна да. Нэгэнт одоо ам гараад юм эхэлсэн юм чи бүр л төгс болгоод л ажиллая л гэж зүтгээд байна шүү дээ. Бүтээгч Говьсон Бүрчүүн. За сайн байцгаана уу. Намайг Намжлын Ганчим гэдэг. Би одоо энэ Говьсон Бүр аймгийн өнтөр настан байна. За миний амьдралын одоо үнэтэй зүйл бол манай гэр бүл байгаа юм л да. 3 хүүхэдтэй нөхөр маань сууж байна. Би ч одоо 82 оноос нөгөө Сүлжимлийн 2 дугаар үйлдвэр гэж байгуулагдаж байхад тэрэнд одоо Орос сурч ирээд Сүлжимлийн ойдолчноор ажиллаж байлаа да. Одоо үйлдвэр маань чаагдсан. Тэгээд энд ирээд өртөөнд ажиллаж үзлээ. Худалдаанд ажиллаж үзлээ. Сүүлдээ хуваараа нэг дэлгүүр ажиллаулаад байлаа. Энэ нөгөө дэлгүүр ажиллуулж одоо хүүхдүүдтэй ингээд өгөөд ерөнхийдөө гаргаж байна дөө. Тэгээ бид хоёр ч одоо тэтгэр цуцуулсан зүгээрээ юу гэсэн зүгээрээ ээж болохгүй маа. Тэгээд өөрийнхөө сонирхолтой юм хийж байна. Манай Говьсон Бүр аймаг чинь нөгөө нэг Говьсон Бүрт үйлдвэрлүү гэсэн тийм хүн амьтанд өгдөг бэлгэсэл юм. Ховор болохдоор тиймэрхүү юмыг бас хийе гэсэн сэтгэл гаргаад хөдөлмөр халамж үйлчилгээний газраас санхүүгийн дэмжлэг авсан. Зар хараа суужсэн чи хөдөлмөр халамж үйлчилгээний газраас ийм настангуудад зориулсан ийм санхүүгийн дэмжлэг байна гэсэн зар явж байна. Тэгэхээр нь хурц очсон чинь болно гэж байна. Тэгээ төслөө бичээд орсолдоо тэгсэн чинь болдог юм байна. Бидний насны хүмүүсийг дэмждэг юм байна энэ төр засагч чинь. Тэгээд одоо 5 сая төгрөг авлаа. Тэгээд 5 сая төгрөгөөр 3-4 принтер аваад тэрүүгээрээ манай энэ чинь нөгөө Нэргүй Баатарын хөшөө гэдэг нэг том хөшөө байдаг. Тийм хөшөөгөө хий. Тэгээд цаашид нөгөөх нэг цагаан дарих цоорхоо аршаа 9 тэмээ зин тээж яваа. Тиймэрхүү юмыг хийдэ гэж бодоод эхлээд нэг ийм тэмээ гаргалаа. Бас ууланд манай аргал байдаг болохоор нэг ийм аргал гаргалаа. Тэгээд энүүгээрээ нэг ийм багц гаргаад бас аймагт зарсан бас нэг 100-аад ширхэг юм зараад. За тэгээ нөгөө 3-4 принтер дээр юм хийнэ гэхдээ зэрэг их өндөртэй гараад байна. Тэгээд тэрнийг гаргасан юмаа ингээд нэг хэв цутгаж гоё иймэрхүү хэвнүүд силиконоор хийгээд энэ дотроо цагаан цементээр гарвал арай хямдхан. Энэ эбоксигоор гарахтай зэрэг арай үнэтэй гарчихгүй. Тэгтээ принтерийнхээ үннээс бол хямдхан гарахаар юм шиг байгаа юм. Тэгээд бас нэг юм модон байвал хөөрхөн юм угээд аймгийнхаа лого могог тавиад энийг захиад гарал хийлгээд байгаа юм л да. Ер нь цаашдаа энэ машиныг аваад хийвэл энэ бол эдрээсээ бас үнэтэй биш гараад байгаа байхгүй. Тэгэхээр бас ийм 1-р 2-р бас хүмүүст бас нэг хүнд өгчих нь штэ байдаг лээ. Тэгтээ зэрэг бас нэг ширээн дээр нь үзгэн бас ингээд тавьчих юм болоо нэг ийм сав байхад бас хүмүүс чинь өмнөө тавиа юм хийчих нь бас нэг ийм аяг ийм юмнууд захиалж хийлгүүлэл авчирч хаад байна. Одоо тэгээд энэ аягч би хийн гэж байхгүй л дээ. Ийм юмнуудаа болохоор бас нэг өөрөө хийдэг принтер юу дахиад авдгийн билүү гэсэн санаатай байна. Энэ ламагч бол яг бас нэг төвшөлтийн журмөр өөрийнхөө сонирхолоор дөнгөж сая эхлээд байгаа. Энээс гадна би одоо нөгөө нэг ууланд мөргөж ирсэн улсууд байдаг шүү дээ. Тийм улсуудад одоо нэг багц гаргаад ингээд нэг хүн хэрэгтэй юм байгдээ бас нэг Говьсон Бүр аймагт очиж байсан ингээд ер нь бол би ингээд Говьсон Бүрийн үйлдвэрлүүл гэсэн Говьсон Бүрийн гэсэн нүүр царай болгож хүнд барьдаг л нэг юмтай болъё.
тийм л юм болгоныг үйлдвэрлэгээд юм л хийж үзэж байна. Би өмнө худалдагч хийдэг байхдаа бол яах вэ? Бараагаан татаж ирэн тэгээд тэрнийг хүмүүс зарна тэгээд хүн болгонд сайхан үйлчлэл гаргая гэсэн сэтгэлтэй ингээл зогсдог байлаа л да. Ингээд санхүүгийн дэмжлэг аваад ийм юм хийдэ гэж бодоод ингээд юу яасан чи бүр нэг тэрнийхээ төлөө явмаар санагдаад өөдрөг болцоход шөнө унтсан чи нөгөөхөн бодоод заа би энийг бас нэг хүний ширээн дээр энийг хогийн савнд хийчихгүй юм хийх юмсан гэдэл ингээл хичээх санаатай л ингээд зүтгээд байна шүү дээ. Гар хөлгөд хичил байх юм бол зүгээр суухгүй юм хийж байх юм бол өөрсөндөө чашигтай. Би бас тэр энэ комом гаргахтаа ингэж бодсон юм аа бас нэг үеийн хөгшчүүлээс нэг маруулын худалдаж аваад бас нэг энэ багцантаа оруулчихъя гэж бодсон чи нөгөө намар авсан болохоор чадсангүй л дээ. Тэгээд хавар болоод нэг цагаан идэ дэлгэрээд байхаар бас тиймэрхүү юмнууд эдгээр ингээд хажуугаар нь оруулвал зүгээр юм тэднэрт ч гэсэн хэрэгтэй гэд бас чи надтай хамтраач л гэж бас хэлгэлгээд байгаа юм л да. Говьсөнбөр аймгийнхаа хөдөлмөр халамж үйлчилгээний газарт бас баярлалаа гэдгээ хэлмээр байна. Одоо ийм сайхан юм эхлүүлэхэд тусалсан. Хүү төлнө гэж байхгүй авсан мөнгөө нөгөө сар болгонд хувааж төлөө 2 жил дотор төлөөд дуусах болохтой зэрэг чинээ хүнд ачаал өгөхгүй. Нөгөө банкны зээл шиг одоо зээл нь төд хүүн төд гэдээ явахгүй. Тийм болохоор энэ халамжийн энэ санхүүжилт их аштайхан байдгийг